www.dbmc-ийн сайтаар ороод за энэ баруун дээд болонд үйл хөдлөх хөрөнгийн мэдээлэл гэж хэсэг байгаа. За энэний худалдан борлуулах үйл хөдлөх хөрөнгө гэдэг хэсгийг сонгоод за өөрийн одоо сонирхож буй хөрөнгө дээрээ дарж ороод за тэгэнгүүт энэ дээр хөрөнгийн ерөнхий мэдээллүүд нь гарч ирнэ. За жишээлбэл La Colline хотхны хувьд бол энд хөрөнгийн зураг, за тухайлсан байршлууд, тэгээ тоотууд нь байж байгаа. За тэгээ энэ дээрээ санал өгөх гэдэг энэ талбарыг сонгоод за ингээд санал илгээх гэдэг хэсэг дээр дарах юм бол за энэний маань санал авах хугацаа бол одоо 6 сарын 15-ны 10 цагаас бол санал авах товч нь бол идэвхжээр байгаа. За энэ дээр санал өгөх товч руу дараад орох юм бол хугацаанд дуусмагц одоо энэ үйл хөдлөх хөрөнгийг худалдаа авах санал илгээх гэдэг энэ санал өгөх товч маань гарч ирнэ. За энэ дээр дарж ороод за сонирхож байгаа иргэн хуулийн этгээд нь өөрийгөө эхлээд сонгоно те иргэн юм уу хуулийн этгээд юм уу гэдгээ сонгоод за энэ дээр овог нэрээ бичээд за энэ дээр нэг бичиж оруулаад за регистрийн дугаараа мөн бичнэ. За тэгээд төлбөрийн хэлбэрээ сонгоно, бэлэн төлтөр юм уу, зээлээр юм уу, төлбөрийг хэсэгчлэн төлөх юм уу гэдэг талбараа сонгоод за энэ дээр иргэн гэж сонгосон тохиолдолд иргэний үнэлэхийн мэдээлэлээ оруулах байгаа. Ард талаас нь, урд талаас нь гэдэг хоёр талаас нь оруулаад за санхүүгийн дараагийнх нь болохоор санхүүгийн чадвараа нотолсон баримт буюу дансны хуулгын бусад мэдээллүүдээ энэ дээр апплод хийж оруулаад за дараа нь болохоор утасны дугаараа байрж бичиж оруулаад за тухайн хотхны аль тоот хэдэн метр квадрат аль тоотыг авах вэ гэдгийг энэ дээрээ сонгох юм. За энэ дээр сонгож оруулаад за тэгэнгүүт энэ доор нь худалдах үнэний мэдээлэл нь гарч ирнэ. Тэгээ хамгийн сүүлд нь илгээх товчийг дараад тэгээд таны саналыг хүлээн авлаа гэд ингээд мэдээлэл маань санал маань орох юм байна.